Зэсметалын группийг Эрдэнэ төвлөр үндсэндээ чирж авдаг гэж хэлж болно. Эрдэнэс Монгол дотор тийм ээ. Түр ширчим одоо хүчний одоо группийг бол одоо чинь Эрдэнэс 5 толгойч гэдэг юм уу тийм ээ. Гэтэл өнөөдөр Багнуурын урхад хөрөнгө оруулалт хэрэгтэй юу хэрэгтэй. Шивэавд хөрөнгө оруулалт хэрэгтэй юу хэрэгтэй. Одоо хөрөнгө оруулалт хийгээд тэгэхэд Багнуур төр жишээ тийм ээ. Хизээч зээл авч чадахгүй. Дархны төмөрлөг зээл авч чадахгүй. Жишээ хуулийн маргаантай дангаараа байх. Дангаараа өөрийн үзүүлэлтээр бол чадахгүй тийм. Хуулийн маргаантай байх юм бол хөтөлж байд юм эдэж зээл авч чадахгүй. Зээлжих зэрэглэлүүд нийтнээс бол чадахгүй. Дээрээс нь одоо санхүүгийн нөхцөл байдал нь хэцүү. Энэ Эрдэнэс Монгол компани ингээд группийн зарчмаар ажиллахаараа яаж ийнэг бол Эрдэнэс Монгол дээр чинь энэ компаниудын ногдол ашгууд тийм имиж хуваарлаад ингэж орж байна. Гол амин санаа нь тэр шүү дээ. Тэгээ Эрдэнэс Монгол компани дээр чинь энэ нэг тууцтай байгаад энэ тууц нь тийм ээ Багнуурын проблемыг сонсоод, Шивээ оргийн проблемыг сонсоод, Дархны төмөрлөгийн проблем, хөтлийн проблемуудыг сонсоод тэгэд одоо энэ мэрэгчлэнүүдийнхаа төвшөнд энэ дотор байж байгаа тэр одоо нэгнийхээ төвшөнд ярилцаад за эднийх төр энийг шийдэх хэрэгтэй юм байна. Энэ хөрөнгө оруулалт хийж хэрэгтэй юм байна. Том өндрөөс харж штэ олон компаниудын. Тэгэхээр энд бол ийм хөрөнгө оруулалт хэрэгтэй юм байна. Ингэх юм бол эднийх юм ашигтай ажиллах боломж байна. Хөрөнгө оруулалт хийгээд тэгэхээр яах вэ гэдэг ингэнгүүт Эрдэнэс Монгол өөрөө хөрөнгө оруулж байгаа. Ягаад гэвэл энэ уулуурхайн том компаниудын чинь тийм ээ ногдол ашиг тодорхой хэмжээнд бас улсдаа татвар хурааж бүх юмаа төлөөд бүгдийн төлөөд тэгээ нэг компани захирал шийдэх биш. Харин Эрдэнэс Монгол чинь нэгдгээд том зургаар харж штэ. Энэ тууцтанд дандаа манай төрийн одоо яамдуудын төлөөлөл эргэлэх газар бүгдээрээ байдаг. Төрөмжийн ороо гэдээ бүгдээрээ байж идэг. Тэгээ энэ ч ярилцаад Багнуурыг өөдөн татын ерөн цааш нь алхуулах гэх юм бол ийм юм хийх хэрэгтэй юм байна. Харин шивээ өгөх ч арай өөр юм байна. Ийм юм байна, ийм юм хийх хэрэгтэй юм байна. Эдний одоо оншиг тавихад энэ зүйтэй юм байна гэд. Тэгэд эдгээр компаниуд чинь одоо тэр шаардлагатай хөрөнгө оруулалтын их усрыг шийдэж өгч байгаа. Хамгийн гол асуудал.